Сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо, та бүхэндээ гайхамшигт ном нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээд өнөөдөр нэвтрүүлэг манаас нэгэн сонирхолтойгоор 3-4 хүний бас бүрэлдэхүүнтэй нэвтрүүлэг эхэлж байна. Тэгээд нэг үрчлэн бүгдээрээс нэгээ танилцуулаа. Тэгээд юуны өмнө би өөрийгөө танилцуулъя. Намайг Арука гэдэг. Сайн байна уу? Намайг Инхүс гэдэг ИК гэж дууддаг. Сайн байна уу? Намайг Шижир гэдэг. Сайн байна уу? Намайг Доржоо гэдэг нэр тааж хүрв. За ийм 4 хүний бүрэлдэхүүнтэй өнөөдрийн нэвтрүүлгийг эхлүүлж байна. Тэгээ та бүхэнд бас шууд лайваар хүргэж байгаа энэхүү дугаараараа Францын зохиолч Жюль Верний 1000 бээр усан доорх 1000 бээр 20,000 бээр аялсан гэсэн номыг одоо уншсан манай Шижрээ маань ерөнхийдөө голцоо тухайн номноос юу уншсан одоо зүйлээс юуг ойлгосон, за амьдралдаар бас юуг сурч болох бас өөрөө хэрэгжүүлж байгаа тийм зүйлүүдэд та бүхэндээ хуваалцаж ярих болно. Тэгээд та бүхэн бас Францын алдарт энэ зохиолчийн маань зохиолуудаас уншсан болвол тэгээд мэдээж бас яг энэ удаагийн танилцуулах номыг бас уншсан бол сонирхолтой асуултуудыг илгээгээрэй. Бас бидэнтэй хамт байж өгөөрэй. Тэгээд өнөөдөр бас яг хамтдаа дөрүүлээ хийж байгаа их сонирхолтой байна. Тэгээд хамтдаа хийж байгаадаа үнэхээр бас баяртай байна. Олоолаа. Тэгээ ярилцаад бүгдээрээ энэ нэвтрүүлгээ хийгээд явъя. За тэгээд Шижрээ маань энэ түрүүнд бас номоо эхлүүлээ агуулгаас ч юм уу тэгээ эхлүүлвэл ямар вэ? За энэхүү Жюль Верний усан доогуур 20,000 бээр аялсан гэдэг зохиол нь болохоор одоо ерөнхийдөө бол Жюль Верний зохиолууд нь тийм одоо зохиомл талдаа их уран сэтгэмжийг шаардсан тиймэрхүү зохиолуудыг Жюль Верний зохиолч маань өөрөө гаргаж зохиож бичсэн байдаг. Тэгээд ерөнхийдөө одоо Монголд их хүмүүсийн их уншсан зохиолууд гэвэл одоо энэ усан доогуур 20,000 бээр аялсан нь нууцад дарал үл үзэгдэгч хүн дэлхийн төрөв аялсан нь гэдэг Жюль Верний зохиолууд их одоо монголчууд бол их олон уншсан байдаг. Тэгээ энэ удаад болохоор усан доогоор 20,000 бээр аялсан гэдэг зохиолын ерөнхийдөө голчилж одоо юу сурж болох уу гэдэг талаас нь одоо ярихыг хүслээ. Ерөнхийдөө магадгүй товч агуулга те юм энэ яриад өгчвөл одоо уншаагүй сонссон хүмүүс нь унших сонирхолгүй болчих. Одоо тийм магадaltaй учраас ерөнхийдөө тийм сурж болох те унших сэтлийг төрүүлсэн зүйлүүдийн тухай ярий гэж бодож орж ирсэн байна. За тэр энэ Жюль Верний тухай ер нь багахан танилцуулах тийм юу байгаа юу? За байхгүй бол яг хуу ерөнхийдөө хүмүүс бас ном уншдаг, номыг одоо шимтэн уншдаг хүмүүс бол мэдэх бах тий. Тэгэхээр доржийн хувьд ер нь та бас Жюль Верний зохиолууд бас уншиж байсан уу? Тий, миний хувьд бол бас Жюль Верний монгол хэл дээрх одоо нэлээд дээрх гарч ирсэн зохиолуудаас уншиж байсан. Тэрний нэг нууц дарал гэдэг нэг зохиол байдаг. Тий. За тэр бол 1800-аас 1909 онд Америкийн колоничлол үед ингээд хэдэн хүмүүс агаар бөмбөлгөөр Америкт зүгтаад нэг аралтыг колонилж байгаа. Тэр номын хамгийн гол зүйл нь болохоор хүн төрөлхтөн ирээдүйд ямар технологиг тэр одоо огт байхгүй эзгүй хоосон арал дээрээс одоо гаргаж ирэх эзэмшвэ гэдгийг нь Жюль Верн ингээд одоо ингээд урдчлалж ингээд хаамгаж бичсэн. Өнөөдөр би хэлсэн аягүй сонирхолтой тийм ном байсан. Тийм үү, сонирхолтой тийм. Ерөнхийдөө Жюль Верний нууц дарал гэж зохиол нь бот байгаа. Тэгээ сүүлийн бот дээр болохоор төгсгөл тавьцаана тэр одоо усан доогоор 20,000 бээр аялсан гэж зохиолын Ахмад Немо гэдэг одоо дүр бий. Тэр одоо тийм усан шумбдаг онгоцны Ахмадын тийм дүр бий. Тэр Ахмад болохоор сүүлд нь тийм одоо аяллаа дуусгаад тэр арал дээр нууцад арал гэдэг тэр арал дээр нь бас байгааг олж мэдж судалж байгаагаа ерөөхдөө тийм хэсэг бас хоорондоо холбоотой тийм байна. Оо яасан сонирхолтой. За тэгээд ер нь ном руугаа орё те Шижрээ. Өнөөдөр Шижрээ маань л одоо бидэнд гоё энэ номыг энэ зохиолыг унших тийм хүслийг төрүүлэх нь шүү дээ тийм гоё зүйлүүдийг ярьж ухалнаа. Тэгээд та бүхэн бас гоё хамт агаад гоё асуулж өгөөрэй. Жюль Верний зохиолуудыг одоо магадгүй та нарт тэгээ одоо энэ юм болцсон гэд. Ерөнхийдөө Жюль Верний зохиолууд төр шинжлэх ухааны талаас нь бас харж үзэх юм бол маш сонирхолтой байдаг. За одоо ерөнхийдөө яг одоо голчлоо тэр нууц дарал гэдэг ном бий. Тэрэн дээр болохоор бас тэр арал дээр яаж амьдарч байгаа. Тэгээд тэр хүмүүс амьдрахын төлөө тэр байшин барих тэр хад савнд нүх гаргах гэдэг. Ерөнхийдөө тийм тухайн үедээ хийхэд хэцүү зүйлүүдийг
их амархан аргаар одоо хийж болохоор бичсэн зохиол байдаг. Энэ усан дагуур 20 мянган байр аялсан гэдэг болохоор тэр далайн одоо далаачин давстай шүү дээ. Тэр далайн давсыг хүчлийг гаргаж аваад хэрхэн хязгааргүй их одоо тий энергийг гаргаж авч болох талаар бас дүрсэлж бичсэн байдгийг. Тэгэхээр ерөнхийдөө одоо бол шинжлэх ухааны хувьд бол тэрийг боломжгүй гэдэг дүгнсэн байгаа. Тэрнээс ерөнхийдөө тийм юмнуудыг бол Жюль Верний зохиолуудаас маш их маш ихийг олж авах боломжтой. Тэр Жюль Верн өөрөө бас аюул тийм шинжлэх ухааны талдаа бас илүүтэй сонирхолтой хүн байсан болов? Тийм ерөнхийдөө бүх зохиолууд нь шинжлэх ухааны бас уран зөгнөлч шинжтэй зохиолууд байдаг бас тийм. За би бол ерөөсөө уншмаар санагдчихэв. Тийм байна. Дийцэн шиг гаргачлаа. Ийм дүнгиж хийж байгаа. За ерөнхийдөө гол агуулгын талаас нь бас тий. За ерөнхийдөө эхлэл хэсгийн агуулгыг тий ярий. Нэг судлаач байдаг. Тэр судлаач нэг зүүдэлдэг. Тэр нь болохоор одоо тий далайн мангаст бариг тэр Линкольн гэдэг хөлөг дээр нэг зарцтай хамтаа илж хагаад тэгээд нэг далайн мангаст идүүлж байгаагаар зүүдэлж эхэлдэг. Тэгээд тэр нь болохоор ерөнхийдөө тийм одоо сүулт нь тэрийг одоо зүүдээс судалж үзсэн гэх юм уу. Тэгсэн чинь ерөнхийдөө сүүлийн үед тийм том нүдтэй загас. Тийм хатуу загас гэх юм уу. Одоо яг зохиол дээр тийм их утгатай гардаг. Тийм одоо загас одоо хөлөг онгоцнуудыг сүйтгэхэд яваад байна гэд тийм мэдээ суугаад тэгээд тэрийгээ судлахаар явдаг нэг тийм эрдэмтний тухай гардаг байгаа. Тэгээд нэг хөлөг дээр явж исэн чинь одоо тэр нөгөө нэг хатуу загсаас судлахгаа явж исэн чинь тэр Ахмад Нямогийн тэр хөлөгтэй тааралддаг байгаа. Тэгээд одоо яг гол үйл явдлыг бас тэ та нарыг уншаарай гэдэг үлдээ яа. Тэгээд Ахмад Нямогийн хөлөг дээр дараа нь тэ одоо тэр хөлөгтэй тэмцсний дараа сүрээд дараа нь сэрдэг байгаа. Тэгээд тэр сэрснийхэн дараа тэр өөрсдөө танилцуулаад одоо ийм байдаг гэх. Тэгээд одоо тэр хөлөг онгоцныхаа тухай тайлбарладаг байгаа. Тэгээд ерөнхийдөө энэ Ахмад Нямо гэдэг хүн нь болохоор тэр онгоцны Ахмад болохоор ерөнхийдөө тийм гадаад ертөнцөөс тусгаарлагдсан. Тийм тусгаарлаж амьдардаг тийм хүн. Тэгээд ерөнхийдөө тийм хүмүүсээр бага бүрдүүлсэн тийм хүн байдаг. Тэгээд далаа доогуур далааг ерөнхийдөө судалдаг. Тэгээд ерөнхийдөө маш их эд баялагтай тийм хүний тухай гардаг. Одоо ном, алт мөнгө тий түүхийн үнэт юунууд маш их цуглуулсан тийм Ахмад хүн байдаг байгаа. Тэгээд тэр хүмүүсийн тэр далаа доогуур хийж болох тэр аяллуудыг энэ ном дээрээс ирэхэд харж байна. Яг номныхаа гарцаг дээр ч гэсэн далаа доогуур 20 мянган аялсан гэдэг чинь шүү дээ. За тэгээ хүмүүс мөн сонсч байвал бас бидэнд гой сонирхолтой асуултуудыг явуулж олно. За мөн яг хамт байгаа илэрхийлж. Тэгээ бидний энэ лайв шоуд явж байгаа болохоор бас техник талтай ямар байна. Тэгээд дуу хэрэг тийм бас хэлээрээ. Арай минь түргий үнэхээр гоё ядал явдалтай ном шүү. Хүүхэд байхдаа уншиж байсан. Уншиж байхдаа тухайн үед үйл явдлыг нөхөн уншсан. Харин өнөөдөр арай өөрөөр эндээс юу сурч болох вэ гэдгийг сонсоод маш сонирхолтой сонсож байна шүү гинэ. За сонирхож сонсож байна тий хүмүүс. Сурч болох юм гээд одоо тэр талаар бас тий амьдрал дээр хэрэгжүүлж болох юмны тухай бас би одоо ярил. За. Тэн дээр болохоор нэг зарц байдаг байгаа. Тэр эрдэмтний тэр болохоор эзэндээ маш үнэнч ерөөс ямар ч нөхцөлд эзнээсээ урвдгүй тийм хүний тухай гардаг байгаа. Тэгэхээр энийг бас бодит амьдрал дээр ч гэсэн тий нэгэндээ үнэнч байна гэдэг урвахгүй байна гэдэг ямар чухал зүйл вэ гэдгийг энэ ном дээрээс бас сурч авах боломжтой. Тэр хоёрыг одоо тэр харилцаа эдээ зарц боолно ч гэсэн тэр нөгөө зарцтай тэр эрдэмтнөр маш хүнд итгэлтэй харцдаг те нэгтэй. Тэрийг бас энэ номноос бас судалж сурч авах бас боломжтой. Одоо энэ нийгэмд бас яг тий харилцаанда бас тий нөхөрлөлтөө үнэнч байна. Ер нь зан чанар бас их бас дутагдж байгаа нийгэм тий. Яг тийм орон зай айгу өгүүлэгдэж байгаа. Одоо үед чинь тий одоо шууд яг хэлэх юм одоо маш тод жишээ ярих юм бол тий баян хүн гэдэг бол том хүн, ядуу хүн гэдэг бол одоо эрх мэдэл муутай хүн тий. Тэгэхээр баян хүн ядуу хүнээ дээрлэхдэг болоо тий. Тийм байж болно гэсэн одоо тийм одоо хүчээс ортуулахтаа тийм үе цаг үе ирсэн тийм үед амьдарч байна тий. Энэ номноос бол тий тэр зүйл тий хэдий тийм
одоо нөгөөдгэн цааш эзэн байсан ч гэсэн нэг тэнтэй хүнд итгэхтэй харьцуул нөгөө хүн бас те яаж өөрөөс нь ургахгүй үнэнч байж болох вэ гэдгийг бас сурах. Тэгэхээр бид нар бас те нэгэнтээ үнэнч нэгэндээ тустай те дур нь одоо муулдгүй тийм байх юм бол бас нөгөө нь ч гэсэн тэрийг нь мэдээж хэрэг өөрт нь шууд хэлэхгүй байгаа ч гэсэн ойлгож явдаг хүн. Мэдээж хэрэг хүн бол тийм шүү дээ. Амаал амтан биш. Хил амаараа ойлголцсон. Нэгнийгээ хараад ойлгоно. Ардуур юу болж байгааг те муулж гинөө сайлд. Нэрийг бол хүн яаж иж байгаа л болоод мэддэг штэ. Мэдэгдчихтэй штэ. Одоо нөгөө хүүхэд хотлоо ярьж байгаа нь мэдэгддэг гэдэг чинь. Тэр шиг бас яаж ч мэддэг учраас нөгөө үн ч гэсэн те сайхан харьцуулбал буцаага сайхан харьцдаг. Иймэрхүү зүйлийг бас энэ номноос сураад амьдралтаа бас хөвшүүлэх боломжтой. За өөр ямар санаа төрсэн чамд? За ерөнхийдөө бол хэрэгжүүлээ гэдэг. Одоо ерөнхийдөө энэ санааг бол хэрэгжүүлсэн те. Ерөнхийдөө бас та бүхний хэрэгжүүлээсэ гэж хүсэж байна. Ерөнхийдөө дахиад ярих юм бол энийг бас хүүхдүүдэд уншуулбал нэм зохимжтой. Яг гэвэл энэ одоо уран зөгнөлт төрлийн ном учраас хүүхдүүдийн төсөөлөн бодох чадрыг маш сайлжуулна. Гэхдээ мэдээж хэрэг та бүхэн бас хүүхдүүдэд ном унших талаар зөвлөмж өгч явах хэрэгтэй. Номыг уншихдаа та нар дотроо толгойдоо зургалж унших хэрэгтэй тий. Одоо жишээлбэл яг ном дээр бол гарч байгаа. Тэгээ одоо би та нарт хэлж байгаа тэр хатуу загас гэдэг байгаа тий. Тэр бол тий. Тэрийг одоо тэр ном дээр бол дүрсэлсэн байгаа. Гэхдээ та нар одоо бас ингээд төсөөлөд үзэх хэрэгтэй. Мэдээж хэрэг одоо нэг загас шиг л хэлбэртэй юм байгаа. Гэхдээ том нүдтэй гэсэн шүү дээ. Тий, доржоо юу гэж бодож чинь тэр том хатуу загсны талаар. Ямар төсөөлөл байна уу? Том хатуу загс гэхэд тэгэл нэ. Одоо бид одоо канон сархан гардаг баримт каноос харлаа гэхэд нэг тийм акул ч юм уу салцаа тийм юм бодож тийм загсаал тий. Тэгээд хүмүүсийг барьж ичгээр айлгаал тий. Надад нэг тийм юу кино санагдлаа. Хятад кино амар юм том нүцтэй тэгэл хүмүүс ингээд шууд үнхэл зам нь айгу ингээд том шууд тэр загс санаанд ороод. Тэгэхээр бас ингээд та нар бас ингээд дотроо төсөөлж болсон байж тээ. Тэгэхээр бас та бас ингээд хүүхдүүдтэй те ном уншихтаа ямар ч номыг уншсан дотроо төсөөлж бодох хэрэгтэй. Тэгэх юм бол бас тэр хүүхдүүд нь өөрсдөө баруун төрхөн хүчин өдр гэдэг. Тэгээ мэдээж хэрэг бас шинжлэх ухаан гэдэг зүйлийг бас эндээс сурч авах боломжтой. Тийм учраас бас нэг баруун тарих зүүн тарих гэдэг шиг зургалж баруун тарихаа хөгжүүлж байгаа те. Тэр шинжлэх ухааны үүднээс бас нөгөө талынхаа зүүн тарихаа хөгжүүлэх бас боломжтой. Жүүлэрний зохиолууд бол их маш өндөр зэрэглэлийн зохиолууд гэж хэлж болно. Сонирхолтой энэ тийм нэрээ. Ер нь хатуу загс. Шижрэн гэхдээ бас өөрийнх нь онцлог байна. Онцлог бас хүн хүний нөгөө одоо дадлаг туршил тийм бас нэг цаанаасаа юу байгаа шүү дээ. Тэгэхээр залуу хүүхэд биднээс дүү хүүхэд гэхэд ерөөсөө эндээс юу сурж болох уу гэдгийг шинжлэх ухаантай харсан байна. Бараг надаас илүү ингэж шинжиж байгаа да эрэгтэй хүүхдийн бас нэг тийм онцлог юм болоо. Эсвэл тэр талаа дуртай байж бас магадгүй тийм. Ер нь ирчүүд шинжлэх ухааны талд мэдээж айгүй сонирхолтой. Эмэгтэйчүүд биднээс илүү тийм. Тэр нь хүндлэл гэдээ ярьсан шүү дээ тий. Одоо идлах тэр нөө эцэг ихээгээ ээж аваагаа хүндлэх, эмээгээ хүндлэх тэгээ дахмад тастай хүмүүсийг хүндлэхтэй яг тэр тал дээр би бас аягүй сэтгэл эмзэглэж одоо. Заавал ээж авахын тэтгэврийн мөнгийг тий аваад ингээд амьдрах ёстой ч юм уу ч юм уу өөрөөсөө итгэхгүй амьдраад өглөө унтаад ах ёстой ч юм уу ч юм уу тий сүүлийн үед ер нь аягүй итгэхгүй байгаа тийм залуучууд аягүй улаан хараад байна. Тэгээ энэ тал дээр бас нөгөө талаар яг энэ хүмүүсийг ингээд ажиллаад хаад бас яг хүндлэлтэй байна уу гэхэд бас тийм биш байгаад байдаг. Энэ аягүй том асуудал тий. Энэ талаар бас нэг галт ярьчих гэж бодлоо. Хүндлэл одоо хүндлийн талаар одоо чинь үнэнч юу лээ түрүүн үнэнч хандлагын талаар тий түрүү ярьсан үнэнч байх талаар тий тэгэл нэг юу өөрсний санаадлаа ярилцаад үзэх гэж бодлоо. За ерөнхийдөө бол мэдээж хэрэг хүндлэл гэдэг бол заавал байх ёстой зүйл. Бид нар ч гэсэн нэгээ хүндлээд тий заавал одоо эмээ өвөө гэлтгүү өөрсдөөсөө дүү хүмүүсийг ч гэсэн хүндэлж явах юм бол хэрэгтэй. Тэгээ бид нар чинь бас хүн шүү дээ. Хүн шүү дээ хүүхэд ч гэсэндээ. Хүүхэд том хүн гэлтгүү хүмүүс мэдээж хэрэг бас хэлэх юм бол те мал амтан дээр хүртэл хүндлэл гэдэг зүйл харагддаг шүү дээ. Одоо адуун дээр ирэхэд сүргийн толгойлогч те чонны хувьд альфа гэж байдаг шиг бас те бид нар бас те заавал нэгээ бас арай илүү ч юм уу бас хүндлэх шаардлагатай мэдээж хэрэг нэгээ тэр бол заашгүй мэдээж заавал ямарваа нэгэн зүйлд өдөржин чиглүүлэх хүн гэж бас байх ёстой байдаг. Тэгэхгүй бол одоо тал тийшээ бүгд өөрсдийнхөө юмыг хийгээ явахаар чинь
ч бас буруу юм болно те. Тэрийг бол хууль аюу байдаг гэдэг учраас бид нар бас хүндлэл гэдэг зүйлийг маш сайн ойлгож авах хэрэгтэй. Энэ аягүй чухал зүйл байна тий. Залуу хөхт гэхэд яа шижрээгс зүгээр ингээл хамт суугаал ялцдаг Юм та. ярихад Тэгээд илүү сайн бас нөгөө өөрийгөө илэрхийлж байгааг нь бас ингээ харахтаа сонсохтаа бидний хэдийгээр нөгөө ихч боловч бас ингээ нөгөө дүү хүнээсээ суралцах боломжтой байна гэж шууд надад бол уран мөгмөр байн бахарх чи. Анх удаа бас ингээ ярилцаа сууж байгаа байхгүй яг шижрээ. Тийм тэгэл өдрөө хоногтол сайн уу шижрээ сайн уу юу вэ гэж тэгдэг ч гэсэн энэ номыг ингээл ярьж байгаагаар нь бас үнцэг харж байгаа хараа үнцэг тийм яг тэрийг тайлбарлаж байгаа байдал ч гэсэн үнэхээр манай залуу хүмүүсээс яа бас ингээл шижрээ шиг шижгэж байгаа тий Монголд тий тэгээд тархан сууж байгаа манай монголчууд манаас за тий өргөжлүүлээ ном руу одоо ингээд өөр тийшээ одоо таах бол өөр тийшээ бас явах гэдэг шүү. Тий. Тэгэхэд бас нэг юмыг бас цохон дөрдох юм бол тэр номон дээр тэр Ахмад Немогийн тэр одоо хөлөгийн дотор талыг дүрсэлдэг байгаа. Мэдээж хэрэг миний хувьд бол миний хувьд гэхэл та бүхний хувьд тэр одоо ажилуулдаг хөдөлгүүрийн хэсэг те толгой хэсэг энэ төр бас их сонирхол татаж магадгүй. Миний хувьд бол тэр цуглуулгатай хэсэг маш их сонирхол татсан. Ерөнхийдөө одоо тэр усан доогоор аялаад мэдээж хэрэг тэр чинь усан доогоор те усны хувцас өмсөөд доогоор нь одоо аялаад явж байгаа мэдээж хөлөө онгоцоор аялж байгаа ч гэсэн тий. Тэгээд тэндээсээ тэр цуглуулж байгаа тэр алт эрдэнсийн цуглуулга тэрийг хэрхэн тэр жүүлбэрийн зохиолч хэрхэн дүрсэлсэн. За тэгээд дэлхийн тэр сонгодог зохиолуудын их ботуудын тухай бас гардаг. Тэдний бас хэрхэн тэр өрөөнүүдийг хэрхэн дүрсэлсэн. За тэгээд ерөнхийдөө тэр идж байгаа хоолнуудын дүрсэлт бас их сонирхол татдаг тийм. Тэгээд тийм уншаад их урамтай. Их дотор нь авах нэ тий. Тийм. Тэгээд одоо мэдгүй юмнууд их гарч байгаа шүү дээ. Тэрийг тэр дотроо төсөөлөө за энэ дөрвөлж нөө бөөрийнхий юу тий. Одоо нэг загасны тухай яриад байдаг. Энэ яг ямар загасны юм ах яриад байна тий. Тэгэхээр там тий. Тэгэхээр тэдрийг бас дотроо төсөөлөөд уншихад маш их урамтай байсан гэж бас хэлмээр байна. Ингэж яшин чи нэр яг нөгөө унших сэдлийн хэм бол яг төрүүлээд байна. Сэдрээд бас нэг тийм аяас байна. Байн цаан чинь нэг юм байна. Ингээд бидний киноноос далайн гүний талаар үзэхдээ зүгээр үзэл өнгөрдөг тий. шүү дээ. Харин ингээд уншиж ойлгол ингээд төсөөлөхлөөр ингээд өөрөхгүй яг ингээд хаанд буугаад ингээд тий. Тэр айгуугаа сонирхолтой байна. Төсөөлөөрөө ороод ивчдэг. Тий. Яг ингээд бодож ойлгон гэдэг үзэж ойлгон зургатнаас ингээд үзэхлээр зүгээр тэр хэдхэн секунд хараад өнгөрөхөд дараа нь тэр кино гэдэг утгаараа дахиад хийжээс зүгээр кинол бодогдсон. Ном дээр яг энэ номны талаар уншихлаар их сонирхолтой санагддаг тийм тэр далайн. Ном уншина гэдэг тэрэндээ чухал. Тэрэндээ гол амтны тийм шиг байгаа юм тийм. Төсөөлнө гэдэг тийм. Зурагт үзэх бол яг та нарыг төсөөлүүлэхгүй. Угаасаа тэр байгаа юмыг л та нарын нүдэнд шууд оруулж байгаа учраас та нарт угаасаа та бүхэн төсөөлөх шаардлага гарахгүй шүү дээ. Яг тийм юм байна гэдэг. Ном гэдэг бол нэг хэдэн өрсгөнөд холбогдсон байдаг. Тэгээд тэр өрсгөнөд холбож байгаа үгнээс нь ямар утгыг гаргаж ирэх үү те. Яг юу вэ? Илэрхийлж байгаа зүйл ойлгох те. Тэр нь их чухал. Тийм байна. Ер нь тэгээд яг ямар ч зохиол одоо ном биш ээ кино зохиолоо гүйцэтгэв гэдэг юм тий. Тэрний кино үзснээс илүү зохиолт нь орчихлоор бүр тэр төсөөлөл үгүй тэр амт үгийн амт нь ямар зөндөн чамин хослон тий унан гайхалтай шүү бас. Тэгээд мэдээж хэрэг бас баг зэргийн түүхийн холбогдлолтой юмнуудыг бас сурч авах боломжтой. Тухайн үеийн Англи ямар улс байсан тийм зүйлсүүдийг заавал тэр шинжлэх ухаан гэж сонирхгүй байдаг. Манай найзуудад бас номны янз бүрийн төрлүүдийг уншдаг хүмүүс байдаг. Тэгээ одоо жишээлбэл те одоо бизнесийн ном уншдаг тийм хүн байхад зарим нь бол одоо дандаа одоо тийм амьдралын тухай зарим нь бараг хэрхэн баяжих вэ гэдэг тухай ном хүчлэн уншдаг тийм. Зарим нь түүхийн ном тийм. Ерөнхийдөө бол энэ номноос үүдийн ерөнхийдөө харж үзэх боломжтой гэдгийг бол маш сайн мэдчихэж байгаа. Учраас та бүхэн уншаасаа зөвлөж байна. Зөө. Энэ номыг дэс л авч унших гэдэг гаргасан. Монголд ч шууд аваад уншина. Охиндоос уншаад. Тийм сонирхолтой санагдав. Тэ заавал жүүлбэрний зохиол гэлтгүй ерөнхийдөө номыг унших гэдэг бол бас л тэр цаг зарцуулдаг. Манай охин бас ном айгүйх уншдаг байсан. Одоо Солонгос чинь цэцэрлээс авахлаад 5 дахь хүртлээс авахгүй. Тэгээд сургуулиасаа улирал болгоно нөгөө захирлын тусгай шиг юм л хүртээ. Тэрний өглөө
сургуулаасаа тэр үйлрэл хамгийн их ном уншсан хүүхдээ шалгардаг. Harry Potter-ын бүх зөвлөлүүд, бит номнуудын зөвлөлүүд уншаад дуусчихсан. Надаас төрлөө зөндөө ном уншсан гэсэн үг байхгүй. Тэгэхээр зэрэг ингээл Монгол очичоод за сая монгол хэлээ сурлаа. Тэгээд монгол ном уншдаг. Тэгэхээр гэрт байгаа бүх солонгос номнуудаа аваад талт ийцсэн. Тэгсэн чи яасан гэж? Интернетээр ороод солонгос ном үзээд ах юм аа. Уншаад ах юм аа. Яг хөө тэр бас буруу бол бас биш л дээ. Яг хөө тийм ном уншиг гэдэг бол санагдаж хэл сурах, хэлээ сурах. Тэгээд одоо монгол ном уншдаг болсон. Айгүй даваатай. Тэгэхээр хинээс шижрэгээс бас ном асууж магадгүй шүү. Тэгээд бас ном уншиж байгаа хүмүүс зөвлөж хэлэхэд уншиж эхэлж байгаа хүмүүст одоо уншдаг хүмүүсттэй би бас өөрөө нэг мундаг уншдаг хүн ч бас биш. Ерөнхийдөө уншиж эхэлж байгаа хүмүүст бол зөвлөмж өгөхөд. Ерөнхийдөө би та нарт та бүхэнд номын тэмдэглэл хөтлөөсөө номын тэмдэглэлийг заавалч хөтлөөсөө гэж хэлмээр байна. Магадгүй энэ хүүхдийн номнууд байдаг шүү дээ одоо тийм. Ерөнхийдөө үйл явдал нэгнтэйгээ холбоотой, ойлгомжтой, дүр цөөхөнтэй. Ерөнхийдөө энэ Жюль Верний номнууд бол ерөнхийдөө дүр цөөхөнтэй шүү. Ерөнхийдөө бол дүр цөөхөнтэй цээжлэгд амархан өмнө нь юу басныг санахад амархан байдаг бол өөр зарим одоо хүнд зохиолууд бас байна. Тэгээд зэрэг хүүхд бас хүн ном уншихтаа энэ гоё зохиол гэсэн гээд хүнд зохиолуудыг барьж болно. Тэгээд уншиж эхлээд тэр одоо янз бүрийн хүнд нэртэй тийм үйл явдалтай номнуудыг уншаад эхлэх хүмүүс үлдээ одоо шантардаг. Одоо жишээлбэл өмнөх нэвтрүүлэг дээр би Омерта гэдэг номны тухай ярьсан байгаа. Тэр ном дээр болохоор дөрүүдийн одоо сэцэл нэрнүүд их гардаг. Ерөнхийдөө бол цээжлэхэд одоо бид нар бас тийм шууд нэг танилцсан нэг нэрийг сонсоод цээжлэхэд бас хэцүү байдаг шүү дээ. Дараа нь мартдаг. Энэ бол амжилт дээр байдаг зүйл дээ. Ном дээр бол бүр их. Бүх дөрүүд нь шин, тий? Бүх үйл явдлууд нь шин. Тийм учраас тэр номны тэмдэглэлийг бол заавалч хөтлөх хэрэгтэй. Тэгэх юм бол та бүхэн одоо номыг уншиж байхдаа шантрахгүй дараагийн тийм л одоо болно гэсэн үг. Тийм байна. Одоо жишээлбэл номны тэмдэглэл хийхдээ одоо чи яаж хийдэг вэ? Одоо хэрхэн ямар хутас дараалал хийвэл илүү одоо ойлгомжтой цэцтэй гэдэг үү? Ерөнхийдөө номыг уншихдаа дотроо төсөөлж уншиж явах хэрэгтэй. Тэгэх юм бол хүний төсөөлөлд өөрөө буучдаг. Тэгэхээр магадгүй дараа нь үйл явдлыг нь бол тий энэ одоо ингээл нэг загас сагинжсэн тий энд ингээл нэг унтчихсэн ч юм уу тийм одоо ерөнхий үйл явдлуудын санаад идэг. Гэтэл хин унтсан, хин загсыг нагсан, хин загсыг идсэн гэдэг үйл явдлууд тэр хин гэдэг юунууд ерөнхийдөө их мартагддаг. Миний хувьд. Тийм байна нэг. Тэгэхээр ерөнхийдөө би тэр дөрүүдийнх нь нэрнүүдийг бичээд артлт нь одоо тэр Ахмад Нямо гэдэг үл энэ онгоцны Ахмад тийм өндөртэй одоо царай зүсийн дүрсэлсэн байвал тэрийг нь бичээд тийм юмд дуртай ерөнхийдөө тийм юм хийдэг гэсэн тэмдэглэлийг хөтэлдэг. Магадгүй хүн өөр баг л та. Би өөр тэмдэглэлтэй хүнийг бол заавал тэгж уулзж байгаагүй. Тийм бас би өөрийнхөө хувьд бол тэгж хөтэлдэг. Та нар энэ номыг хөтэлдэг үү? Би болохоор зэрэг одоо голцоо бизнесийн одоо нэг карьертлын ном уншдаг. Тэгэхээр одоо ер нь бол нэг ном чинь нэг үгэнд багтдаг гэдэг шүү дээ тий. Одоо 10 бүлэгтэй бол 10 бүлэг одоо нэг ном нэг өгүүлбэр тогтоод тэгээд тэр 10 бүлэг чинь базаад л нэг үгэнд тогтчиход байгаа хэрэг. Тэгэхээр би болохоор ерөөхдөө нь цогцоор нэг ингэж хараад тэгээд системчилж харангуудаа яг эндээс надад одоо эндээс би яг юу ойлгосон бэ гэж бичээд тэгэнгүүтээ тэр ойлгосон зүйлээсээ амьдралдаа яг хэрхэн юу хэрэгжүүлэх вэ гэдэг талаас бас бичээд тэгээд нэг 3 сарын дараа ч юм уу нэг тэр номоо эргэж хараад би тэгвэл эндээс юу хэрэгжүүлсэн байна гэдэг тэрийгээ бас дүгнж хард юм да. Тэгээ ерөөхдөө жоохон тийм бизнесийн, санхүүгийн, карьерийн холбоотой номнууд уншуулахаар өнөөдрийн Жюль Верний зохиолыг уншмаар санагдлаа. Эцэг студент юу дорж авах болохоор яаж яадаг вэ? Тэнийг хийдэг ба. За миний нөгөө мэрэгжил болохоор маркетинг бизнестэй холбоотой мэрэгжлийн талын номнуудыг ингээс тухайн сэдвийн хадаа үзээд за би энэ сэдвээс ингээд базаад ингээд за ийм одоо ингээд одоо утга санаа гарч байна. Надад өөр хэрэгтэй юу вэ гэдгийг бүгдийг базаад хэдэн өгүүлэлт багтаад хийжсэнээс уран зохиолын ном дээрс ер нь баг хийж стаж үзсэн юм байна. Айгуу сонирхолтой байна. Тийм ээ тий. Дараа нь би тэгээ хэн нэгэн тухайн номоодыг ярихын тулд тэгээ надад үр хэмжүүдэнд яг тэр базаж ойлгосон тэр л байгаа байхгүй. Тэр айгуу чухал юм байна. Тийм. Би бас шууд ер нь их тийм тэмдэглэл бол хийдэг юм уу. Тэгээд одоо тий ерөнхийдөө уншаал юм. Тэгээд яг зүгээр уншаа явцсан юм чи заримдаа яг толгойд үлддэг бас юм байдаг л да. Тэгээд ерөнхийдөө тэмдэглэл хийчихвэл тэгээд мэдээж бас нөгөө төсөөлж
Тэгэхээр төсөөлж бодох тэр нэг тийм ургуулсан бодох энэ төсөөлж бодох тэр чадвар бас бий болгох хэрэгтэй юм шиг байгаа. Би бол ерөнхийдөө нэг гүйлгээл нэг хурдан уншлахын тэмцээнд орж байгаа юм шиг заримдаа нэг тийм үе байдаг. Тэгээд ерөнхийдөө бас тэгэл стади бас яаж тэмдэглэх гэдэг талаар сонсоод надад бас их стон байна. Бас үлдэцтэй гэдэг талаар нь бодож сууж байна. Тийм тэгээд бас нөгөө ном уншихдаа би болох дээр зэрэг яг гол гэсэн юмнуудаа шараар тэмдэглээд тэгээ нөө шараар тэмдэглэсээ дахиж базаад улаанаар тэмдэглээд ингээд жоохон нэлээсээ товчлох юм шиг байна. Тэгэнгүүтээ тэрийгэ жижиг тэмдэглэлээр нэг нүрэн дээр л нэг ном ингээд базаад тэглэвчтэй юм шиг байна. Одоо сайн ингээд нэрэн тэмдэглэх гэсэн чинь би яадаг гэлээгээ шууд толгойд бодогдож байгаа байхгүй. За тэгээ сонсогч сайн зул цэнгэл маань за лайкларсан байна. За хамт байгаа байна. Ариун чимэг ариуна маань. Түрүүний явуулсан юу ах тийм байна. Маш сайн байна. Дуун маш сайн сонсогдож байна. Баярлалаа. Ашиггүй тий. За тэгээд жижигрээ өргөжлүүлээд бас ярах зүйл хэлвэ шүү дээ. Тийм шүү дээ бас зүйлүүд юу байна. За ерөнхийдөө мэдээж хэрэг номтойгоо холбож ярив. Номтойгоо холбоод. Энэ дээр би бас хүндлэл гэдэг зүйлийн тухай ярьсан. Тэрнээс гадна үнэч байдлын талаар ярьсан. Энээс гадна хүний шунал гэдэг зүйлийг бас энэ дээрээс харж авах бол ерөнхийдөө бас номноос энэ утга их далд бол гараагүй л дээ. Гэтэ бас тийм муу шуналын тухай бол бас их гараагүй. Гэтэ ерөнхийдөө бас энэ өөрөөр хүлээж аваад сурах юм бол хүний шунал гэдэг бас ямар аюултай зүйл юм бэ гэдгийг бас их сайн ухаж унших юм бол бас харах боломжтой. Тийм. Ерөнхийдөө үйл явдлуудаас нь би бол нэг бас яриад иймаргүй юм шүү дээ. Бас биднэрт үтээгээд хэрэгтэй. Цэг гэж туслал гэдэг. Хүмүүс яг уу тийм номныхоо тухай ярьдаг. Бас яриулчмаар санагдаад байгаа байхгүй. Тэгтэл айгу амтлуулаад үтээгээд амтлахааны махад нь шүү дээ. тийм үтээгээд. Тийм зүйлийг бас сурч авах боломжтой. Тийм бахна. Тийм. Ерөнхийдөө бол ямар ч ном байсан те. Зүгээр нэг үлгэрийн те. Хитэн загсны үлгэрээ шүү дээ. Эсвэл бүр том зохиолуудаас ч гэсэн те сурч авах юм бол Монгол гадаад гэлтгүү ямар ч ном зохиолоос бизнесийн ном, түүхийн ном те. Ерөнхийдөө бол кино ч гэсэн сурч авах юм бол ямар нэгэн зүйл бол заавалчгүй байдаг. Тийм энэ номноос бол бас нөхөд талуудын зүйлүүдийг сурч авах бүрэн боломжтой. За ерөнхийдөө шижрам нугасаа нэвтрүүлэг хийлгэхэд хэлсэн те. Энэ хөө номыг сонсогчд маань гоё юм унших сэдлийг төрүүлнэ гэсэн учраас гүн гүнзгий бүр ингэж дотор нь одоо тэгсэн ингэсэн гэж яриаггүй. Тэгээ та нараас гоё тааштай. Та нараас нөгөө ингээл гоё дуртай юм идмээр нэг хүсэл төрөл нөгөө яадаг штэ арааны шүлс асгардаг шигээс сонсогчд манаас тэгсэн гэж бодож байна. Тэгээ дараа нь бас энэ лай маань хадгалагдаж үлдэх учраас сонсон хүмүүс маань уншижсэн хүмүүс нь гоё бид нарт бас уншижсэн бас юу сэтгэлээ хаалцаарай. За тэгээд бас та нар бас ерөөхдөө ингээд энэ юуг уншмаар санагдаж байна. Тэгээ усан доогоор 20 мянган бэрээ. Тий, уншмаар санагд. Яг энэ номыг л уншмаар одоо санагдаж би та нарт өөр номны тухай яриаг юм чи энийг уншмаар санагдаж байгаа үстэй. Тий харин. Тэгээд бас өшөө сэдлийг төрүүлэхэд болохоор тэр хоёр маань тэр усан дээр баригдсан хүмүүс маань гарч ирээд тэгээд тэрнийхээ тэмдэглэлийг хийж байгаа тухай усан доогоор 20 мянган бэр аялсна гэдэг ном дуустдаг. Гэхдээ тэр Ахмад Немо яг хайцсан талаар те байхгүй юу? Хайчаа. Таавар гаргаад үлдчихдэг байхгүй юу? За. Тэгэхээр Жюль Верний нууц дарал гэж ном өмнө би ярьсан. Тэр дээр тэр Ахмад Немо яг яаж дуусж байгаа вэ гэдэг те. Ер нь баг холбоо. Хоёр ном унших байна тийм үү? Хоёр ном уншмаар батсан шиг. Тэр Ахмад Немо яг юу болсон бэ? Тэр тэр шуурганы дараа юу болсон бэ? Тэр Ахмад яасан дараа нь яаж одоо те эцэлсэн бэ гэдэг талыг бас тэр нууц дарал гэдэг номон дээрээс харж үзэх боломжтой. Бас баг зэргийн санаа өгөхөд тэр нууц дарал гэдэг номны тэр нууц дарал дээр нь хөлөг онгоцтойгоо байж байгаа тухай гардаг байгаа. Тэгэхээр бас тэрийг уншихын тулд бас нууц дарлыг алгасахгүй унших хэрэгтэй. Энэ зүгээр нэвтрүүлгээр хоёр номыг уншуулах боломжтой шүү дээ. За тийм байх шүү. Сонсон хүн болго энэ хоёр номыг зохиолыг унших нь шүү манайхаа. Би тэр нууц дарлыг уншиж хаанаас ч юм тэр Ахмад Немо гад ирсэн бүүм. Гад чи сая хаанаас гарсан?
Эхлээд энэ намайг уншсан байсан бол бас яг учир нь олох. уншсан холбоотой учир нь Одоо олчихно. Одоо олчлаа шүү дээ. Тэгэхээр одоо унших нэрчээ бас тий юу юм байна. тэгээд түрүүчийн нэвтрүүлгээр бас шижрэг орсон тий. Орсон. Тийм тэгээд ер нь дахиад цаашдаа бас 1-2 удаа нэвтрүүлэг хийх байгаа тий. Тэгээд ерөнхийдөө яг чи дараагийн одоо нэвтрүүлгээр одоо ийм юм номыг бас танилцуулна да гэж бодож байгаа бас номнууд ч байгаа ах тий. Тэр талаар ярих уу? За ерөнхийдөө бол тийм байгаа тий. тэрийг бас Нөөц гэдэг. тиймгүй номнуудын санаа бол одоохондоо орж ирэх юм. Ном уншсан хүн бол янз бүрийн ном уншсан байгаа шүү дээ. Би бас тэмдэглэлээ бол би одоо Солонгост ирсэн байгаа учраас тэмдэглэлээ бол авчираагүй. Уншсан номнуудаасаа ч авчираагүй. Аялын жамаар явж байгаа учраас нүд баясах гэж явж байгаа учраас мэдээж ном уншихад цаг хугацаа бидрээс шаардна. Тийм учраас бас гадуур дотор зугаалах үднээс би ном авчираагүй. Тийм учраас ерөнхийдөө бас бодох хэрэгтэй. Бодож байгаа хүмүүс гоё тийм уншмаар сонсмоор байгаа ном тий би магадгүй тэрийг нь уншсан байвал тэр номнуудынхаа тухай мэдээж ярьж байна. За окей. Тэгвэл манайхан коммент хэсэг дээр бас ямар ном яриулчмаар байна гэдэг бас юу байв те хуваалцж болох юм байна. тийм гоё шижрэгээс гоё сонирхолтой бас. Шижрэг маань ер нь номыг хизээ уншдаг бай Монголд одоо жишээлбэл би бол айгуу завгүй байдаг одоо 1 2 3 ингээл да бах юм хийдэг тэгчингүүтээ ном унших цав гарддаг байхгүй айгуу нийлгээд тэгэхээр би өглөө бол тэр 5 тусдаг 5-аас 6-оор 1 цаг яг ном унших цагаар гаргадаг тэгээд дараа нь завтай үед бол нэг өдөртөө нэг ном сонсчдаг байгаа тэгэхээр зэрэг ном унших цагийг хэрхэн яаж төлөвлөдөг гэх юм уу ер нь нэг ном бариад шууд нэг дөрөнд дуусч гин үү хэрхэн яаж уншиж те тэр талаар хуваалцчаад өөрөө залуу хүн. Тэгээд бас чи залуу. өөр нэг тийм гэртээ суугаад тий бас нэг ном унших гэхээр бас хэцүү. Гараад бас найзуудтайгаа уулзаад тий бас явмаар байдаг. Ерхэд ном унших гэх юм бол номыг одоо гацаар нь хараад энэ гоё хавцтай ном байна гэдэг. Ерхэд тэгж уншдаг. Манайх номын цуглуулга гэхтэй. Манай өвөө болохоор их ном уншдаг хүн байсан. Орос ном манай эмээ Монгол ном их уншдаг. Тэгээд тэр номнуудын цуглуулга одоо надад байдаг. Зөв. Тийм учраас надад номны маш их ариун цуглуулга байдаг. Одоо хуучны номны анхны боцоорлоод хүртэл. Их цуурлаараа хүртэл. Хевлэрээ хүртэл надад байдаг. Тийм болохоор ерөөхдөө ном унших боломж их байдаг. Дэж ямар ч номгүй хүн те. Ямар ном уншив те. Учраас тэр номын дагаад байгаа хөхөд шүү дээ. Уншаагүй ч гэсэн номыг бас гэртээ аваад тавьчих хэрэгтэй. Тэр бас унших нөгөө сэтлийг хүн төрүүлдэг гэж байгаа шүү дээ. Хавтас гэдэг зүйл яг байна. Нэрээ ингээ бодоодсэн чинь манай охин яагаад ном унших болсон бэ гэхээр нэгдүгээр ангид байхад манай нөхөр Солонгост байсан манай гэр бүл. Тэгээд манай нөхөр хараа зургтаа гаргаж хаяа гэл нэг өдөр орж иртээ. Тэгээд яаж байгаа юм гэсэн чинь үгүй нэг гоё айлт очиод ирлээ. Ханаа бүх хан дүр номын сан гинэ. Тэгээд тааснасаа шал хүртлээ номоосаа ямар гоё юм байраа хөдлөө зургт үзэхгүй интернетгүй айлгая. Тэгэл манайх хүрдээс 7-8 жил огт интернетгүй зургтгүй тэгэл уцаараа ажиллаа мэдээлэл авчдаг. Тэгээд манайх айгүйх ном таасахгүй. Хүмүүс ч их ном өгсөн, битэр ч нэлээд ном нэлээд хөрөнгө оруулалт хийсэн. Тэгээд ингээл яг тэр орчин аягүй чухал юм шиг байна тий. Орчны бүрдүүлчээр хүүхэд нөгөө унших тэр хүсэл нь төрж эхэлж байгаа байхгүй. Тэгээд уншаагүй ч гэсэн уншихгүй ч гэсэн ч юм уу те аа зүгээр тавьчих. Тэгээд хүн чинь бас харах хэрэгтэй биш үү? Тийм байна. Тэгээд бас хүн чинь амьдрч л байгаа юм чинь заримдаа хүн чинь хийх юм бол нэг өөддөг те тийм үед бол тохиолддог штеп бид. Тэр үед нэг тэр номоруугаа ингээл хараад сууж идэг те. Уншаагүй номнууд байгаад идэг. Цаг байгаа. За нэгийг аваад уншичээ. Тэгээд эхлүүлэхэд номны амт гэж бас байна. Номны амтанд орсон хүн бол тэр номоо уншиж дуусгах дараа нь юу болох те. Тэр үйл явдлуудад хүлээлт те. Тэгэхээр зэрэг шижрээ маань нэг ном барьлаа дуустал нь уншдаг гэсэн үг. Бас тэгж хэлж болох. Тэгээд ер нь хичээлээ бол юм. Тэгээд би спортоор хичээлдэг. Волейбол спортоор хичээлдэг. Тэгээ бэлтгэлтэн дээрт явна. Тэгээд бас өдрийн цаг зам бол тэгээд орой хоолоо идчихээ. Ерөнхийдөө өрөөнд ороо хөвддөг. Хоолоо идчихээ хөвдөх юм бол та бэлтгэл хөвддөг. Тэгээд ерөнхийдөө ном яаж хийж байгаа эхлүүлж эхлэх хэрэгтэй. Тэгэхэд тэр номны амтанд орчдөг байхгүй. Тэгээд уншмаар санагдаал тэгэл хөвтчих хэрэгтэй. Тэгэл хөвтөнгуудаа номнуудаа нэг дээшээ харж уншиж үзэл, доошоо харж уншиж үзэл, хажуу дээшээ харж уншиж үзэл. Нэг сууж үзэл. Тэгэл цаг орой болсон байна. За маргааш уншия гэж хаагаал. Тэгэл өдрийнхөө ажил активити хийж явж байгаа бодоол төсөөлөөл
Тэгэл оройгоо орж ирээл уншичдаг. Тэгээ заримдаа бол өвөр цайлгцсан номныхаа хамтанд ороод өвөр цайлгах зүг байна. Тэгэхээр ерөнхийдөө ном унших цагийг бас өөртөө гаргаж явах хэрэгтэй. Яг зөв. За мөн Хүрэл Баатар маань сайн байцгаана уу гэд орж ирсэн байна. За та тэгээд лайв маань ерөнхийдөө энэ удаагийн нэвтрүүлгээс дуусах төгсөн байна. Тэгээд сүүлд орж ирсэн хүмүүс гоё хадгалагдаад үлдэх болохоор дахиад сонсоорой. Тэгээд бас бидэнтэй дараагийн нэг өдөр бас хамт байгаарай гэж хэлэх байна. Тэгээд ерөнхийдөө яг одоо нэвтрүүлэг дуусч байгаа болохоор яг шижрээд манаас өөр хэлж ярих зүйл байвал нөгөө тань сүүлийн 1 минутыг танд бид нар болоос айгүй гой сонирхол төрөөд бас олон зүйлийг бас бодвчтай санагдаад. Ерөнхийдөө хүмүүстэй ном уншаарай л гэж зөвлөе доо. Тэгээ ном унших ямар ач холбогдолтой магадгүй өөрсдөө ном уншиж эхэлсний дараа ойлгох бах. Мэдээж хэрэг хилээд байвал миний үг бол номны тухай бол мэдээж хэрэг ном гэдэг зүйл чинь маш том зүйл шүү дээ. Дуусахгүй да. Магадгүй номны тухай биш те ерөнхий номны агуулгыг те ном гэж юу гэж ярьсан ч гэсэн энэ бол маш их ярих зүйл ихтэй зүйл. Тийм учраас та бүхний тэр бүхнийг бас өөрсдөө судалж үзээсэй. Тэр ертөнцөөр өөрсдөө бас аялаасай гэж хүсэж байна. Тийм учраас ном сайн уншаарай л гэж хэлье да. За ерөнхийдөө үнэхээр сонирхолтой бас хэдэн минутыг бидэнтэй хамт өнгөрүүлсэн шижигтээ бас баярлалаа. Өргөжлүүлээд эх 7 хоногт бас хамт байх болно. Тэгээ өнөөдөр хамтран гоё ингээд номоо ярьж байгаа ч гэсэн гоё ингээд токиндээ гоё яриа хэлбэрээр явуулахад тусалцаа үзсэн дарж байгаа та энэ хүшгчтэй. За тэгээ бас өөртөө ингээд баярлалаа. Ингээд нэвтрүүлэх маань өндөрлж байна. Баяртай. За баяртай. Бараа үгүй.